Medical Media Man үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатархаа битгий мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Аним маань эхлэхэд тэр үед Тарбул их хаант улс байжээ. Нэг өдөр тэр улс руу баахан мангасууд дайраад Баатар олон нэг сахиус хамтран яг ч юм тэгэл мань хүн цухтаад идэг. За энэ жижиг охин бол манай нэмэн гол дүр. Харин аав нь болохоор домогт яригдсан энэхүү Баатар. Орхын тулд гэрээ игээд нэг жилийн турш аав нүхлийн ирмэг дээр байсан. Тэгээд ээж нь аварсан гэдэг. Харин мань гол дүр болохоор дахин төрөгч юм байлээ. Өмнө нь эрдэмтэн байсан. Аав нь зүхтаа шорлогооч амсч чадсангүйгээ л. Тэгэл нуугдаа суужсэн чинь араас нэг хүн хүрээд ирдэг. Читээр нөгөө сахиус нэгэр ээж нь гараад ирж байгаа. Тэгэл нөгөө туслагтаа энэ бол миний эхнэр. Би хагас сахиус болсон гэж хэлж байгаа. Хэрэглэх хэдрэн арай л хэрэгстрээд мань гэр бүлийн бүр дампуурлалт хүрэхгээд байгаа байхгүй юу? Үүнийг засч өгүүлэхээр л мань хүнийг гуйлдаг. Тэгснээ намаагаа санаад хүрээд ирээ наттай гэрэл нь үздэй гэж авдیں۔ Нөгөөдөг чинь араас нь тэгснээ чиний охин мохин гээд нэг бүдүүн бас гахаа өнхрөөд ирнэ. Аава маава гэж уцаж өгөх харангуйтай нөгөө мань охин ч гэсэн бас дийлбэрх гээл. Аавыг би л ганцхан аава гэдгээл ордонгоо нуурах шахаал. Бүр гэр бүлээрээ бүр амар хүчтэйдэг нацтэй. Тэгэл ээжсэн чинь ах хүрээд ирсэн үү гэсэн төрсөн дүүн ороод ирдэг. Чич дээр аавтайгаа ямар адилхан болоо вэ гээл. Энэ бүдүүн гахаа бас энэ дүүтэй нь гэрэлсэн гэсэн штэ. Тэгснээ мань аав руу хандраад байгаа байхгүй юу? Тэгэл дүүгээс нь салаал мань үтэй гэрэлнэ гэж мөрөөдөж байгаа тэр. Тэгэл дүүтэйгээ ярих юм байна гэдээ дагуулад явдаг. Тэгэхээр дүүгээ дагуулж явуулаад яг юу хийх гэж байгаагаа хэлдэг. Тэр хүүхэд яг чиний хүүхэд мүү юм уу гээл. Над хэлэхдээ болохоор энэ дүүгийнх нь хүүхэд биш гэж хэлдэг. Дүүн бүр атханд нь орчихсон л байгаа юм л та. Болохоор энээс нь салах гал үзэж байгаа тэр. Тэгээд минь хүн байл хэдийн гэрэлчихсэн гэж хэлж байгаа. Тэгэд би амьд гарахын тулд хагас сахиус болсон гэдгийг бас хэлж байгаа. Тэгэд би энд үлдэх бодлого байгаа гэдгийг хэлдэг. Дүүний нь олон жил ганцаар байсан болохоор ганцаардж л байгаа юм л та. За энэ хүн надад амжилтлаг маань дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхээс лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.